За миний нэрийг Оюума гэдэг. Би Баянзүрх дүүргийн 301-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа. За манай цэцэрлэг бол 2021 онд бол ашиглалтанд орсон байж байгаа. Тэгээ 2021 онд ашиглалтанд ороод 2 дахь жилээсээ энэ тэрбум мод төсөл зарлагдсан байж байгаа. Тэгээ 2 дахь жилээс нь бид нэр тэрбум модонд төслөө бичиж тэгээд шалгарсан байж байгаа. Тэгээд төсөл хэрэгжүүлээд шалгарсандаа бол маш их баяртай байгаа. Манайх бол нийт бол 726 мод тарьсан. Үүнээс бол хайлаас 500 ширхгийг тарьсан байж байгаа. Бусад мод бут сөөгийг бол 225 ширхэг бут сөөгийг бол тарьж ургуулсан байж байгаа. Тэгээ энэ маань бол одоогийн байдлаар бол 90% та ургалттай байгаа. 90% ургалттай байж байгаа. Манайх бол харьцангуй шин цэцэрлэг байж байгаа. Тэгээ шин цэцэрлэг учраас ерөнхийдөө бол ногоо зүлэгжүүлэлт, цэцгийн мандал бол нэлээд таархан байсан. Энэ тэрбум модны хүрээнд бол 300 м2-ыг бол зүлэгжүүлж 50 м2-ыг бол цэцгийн мандлыг бол тарьж ургуулсан байж байгаа. Ер нь бол бид нар энэ тэрбум модны төсөлд бол гол бичсэн шалтгаан нь бол манай цэцэрлэг бол харьцангуй шин цэцэрлэг гэж хэлсэн тийм ээ. Шин цэцэрлэг учраас гадна талбайн тогтчлт бол ногоожуулалттай зүлэгжүүлэлт за тэгээ мандлын цэцэг бол нэн даруй шаардлагатай байсан. Энэ хүрээндээ бол бид нар төсөл дээрээ бол тусгаж өгсөн. Тэгээд энэ төслийн хүрээнд 300 м2 зүлэг тарьж зүлэгжүүлж 50 м2 мандлын цэцгийг бол тарьж ургуулсан байж байгаа. За мөн туршилтын талбайг бол бид нар бол бас санал өгсөн байж байгаа. Энэ туршилтын талбайны гол ач холбогдол нь бол бид нар хүүхдүүдтэй танин мэдэх үйл ажиллагааг сайжруулах, нэмэгдүүлэх зорилгоор бол туршилтын талбайг бол бид нар санал болгосон. Энэ нь болохоор бид нар 24 оны намар бол хэрэгжих байж байгаа. За тэгээд энэ танин мэдэх үйл ажиллагааг сайжруулах зорилгоор бид нар хүлэмжинд бол нарийн ногоо мөн өгөрцөө, помидор тийм ээ хэрхэн яаж ургадгийг хүний хөдөлмөрийг энд бид нар хөдөлмөрийг аав ээж нар маань бусад ах эгч нар нь энэ хөдөлмөрийг яаж хийдгийг тийм ээ гэдэг талаар хүний хөдөлмөрийг бас танилцуулах зорилгоор олон ач холбогдол байж байгаа. Энэ бусдаар бол яг энэ хүнсний ногоо юуг бас яг хөрсийн шинжлүүлээгүй учраас бид нар бол бас яг хүүхдэд хэрглэж болохгүй яаж ургуулдгийг те хүүхдүүд маань хүнсний төмс гэж яагаад газрын доор ургадгийг луун яагаад дээр нь ургадгийг байцаа яагаад хөрсөн дээр ургадгийг ч гэдэг юм уу те гих мэтчлийн танин мэдхүн чанартай хүлэмжийг бол цэцэрлэг дээрээ бол бий болгохыг бол зорьсон байж байгаа. За манай дээр бол 500 ширхэг хайлаас тарьсан байж байгаа. 225 төрлийн мод бут сөөгүүд бол таригдсан байж байгаа. Энэ хүрээндээ бол бид нар өдрийн дэглэм дээрээ бол бид нар бол гадаа зугаалгын ажлыг бол илүү төлхөө тавьж өгсөн. Үүнд бол бид нар зугаалгаар тийм ээ мод бут сөөгтэй хэрхэн яаж хүүхдүүдийг танилцуулах вэ? Энэ яг энэ гүйстэй энэ бүс мод энэ ач модноос ямар ялгаатай юм ч гэдэг юм уу те энэ танин мэдхүн чанарыг бол зугаалга гэсэн үйл ажиллагаан дээр бол илүү цагийг бол тавьж өгсөн байж байгаа. За манай цэцэрлэг бол ер нь бол яг хороолол донд байж байгаа. Тэгээд анх манай цэцэрлэг бол дан хайрга шороон дээр бол ерөнхийдөө бол бас гадна талбайн тогтчлт бол зүлэгжүүлэлт бол нэлээд ховор байсан. Тэгээд энэ тэрбум мод төслийн хүрээнд бол бид нар энэ намраас эхлээд тийм ээ хүүхдүүдээ гадаа талбай дээр чөлөөтэй гүйж харах тийм ээ хөдөлгөөнийг дэмжих тал дээр бол илүү төлхөө ажиллах боломжтой болж байгаа. За банкны санаачилсан тэрбум мод сангийн энэ үйл ажиллагаа бол манай хүүхдүүдэд тийм ээ орчин тойрноо танин мэдэх, орчин тойрноо бас хайрлах, инэрх тийм ээ энэ хөгжил хүмүүжлийг бол олж авч байгаагаараа бол давуу талтай манай хүүхдүүдийн хувьд тэгээд энэ ажлыг санаачилсан энэ хамт олонд бас баярлсан талархснаа илэрхийлж байна.